Сайн байцгаана уу хүн төлөвчтэй. Өнөөдөр манай де факто нэвтрүүлгээр нийгмийн лицензийн тухай ярина. За энэ тухай нэлээд судалгаа хийсэн. За удирдлагын академийн төрийн албаны сургуулийн захирал, доктор, дэд профессор Жамблын жаргалтай ярилцж байна энэ тухай. Жамблын жаргал удирдлагын академийн төрийн албаны сургуулийн захирал, Монгол Улсын их сургуулийн нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлэр бакалавр, Монгол Улсын их сургуулийн нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төрийн шинжлэх ухаан магистр зэрэгтээ төгсөж 2013 онд улс төрийн шинжлэх ухааны доктор зэрэг хамгаалсан. Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, удирдлагын академийн бодлого улс төр судлалын тэнхимийн ахлах багш, судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн бодлогын зөвлөлийн орон тооны бус гишүүн. Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн шинжээчийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан. За сайн байна уу та? Сайн байна уу та? Энэ нийгмийн лицензүүдийг ойлгох гарч ирсэн. Яагаад энэ юм чухлын энэ талаар хэлж ярив да. Тэгэхээр нийгмийн лиценз буюу social license to operate гэдэг ойлголт бол нэлээд эртний түүхтэй. Гэхдээ яг нийгмийн лиценз өнөөгийн одоо хэрэглэгдэж байгаа ойлголтоор бол 1997 онд Эквадор улсад болсон Дэлхийн банкны хурал дээр анх хэрэглэгдсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол нийгмийн лиценз гэдэг ойлголт маань уулуурхаан салбар дээр илүү төлхөө яригддаг. Гэхдээ сүүлийн үед бол энэ чиг хандлага өөрчлөгдөж байгаа. За яагаад анх уулуурхаан салбар дээр энэ нийгмийн лицензийн асуудал яригдсан бэ гэхээр тодорхой ашиг орлого олохоор үйл ажиллагаа явуулж байгаа бизнес аж ахуйн нэгж байгууллага тухайн орны төр засгаас албан ёсны зөвшөөрлөө авдаг уулуурхай ашиглалтын лиценз зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Гэтэл энэ дээр бодит байдал дээр ямар асуудал үүсдэг вэ гэхээр тухайн яг үйл ажиллагаа явуулахаар очиход орон нутгийн иргэд орон нутгийн засаг захиргаатай үйл ойлголцол үүсдэг. Өөрөөр хэлэх юм бол нэг талд нь аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах гээд би дээд засгийн газраас яамнаас зөвшөөрлөө авчихсан үйл ажиллагаагаа явуулна гэд хүрээд ирэхэд орон нутгийн иргэд танаа төсөл манай байгаль орчин уур амьсгал бидний амьдралын одоо өдөр тутмын амьдралын хэв маягийг эвдэгч байна, өөрчлөгч байна. Энэ нь өөрөө эргээд бидэнд эдийн засгийн хувьд, нийгмийн хувьд ямар ашиг тустай бэ гэдэг асуудал үүссэн. Тэгэхээр энэ зөрчлийг шийдэх гаргалгаа нь өөрөө нийгмийн лиценз буюу нөгөө уулуурхаан компани нутгийн иргэд уугуул иргэдээс үйл ажиллагаа явуулах албан бус гэдэг юм уу да зөвшөөрөл авах тухай асуудал. Гэрээ хэлцэл, нийгмийн гэрээ хийх тухай асуудал энэ өнцгөөс яригдчих. Өөрөөр хэлэх юм бол нийгмийн лиценз гэдэг бол хамгийн товчхондоо илэрхийлэх юм бол тухайн үйл ажиллагаа явуулах гэж байгаа аж ахуйн нэгж байгууллага орон нутгийн иргэд дээр өөрийн үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрүүлж итгэлийг олж авч одоо тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлийг л бүрдүүлэхийг хэлж байгаа. Зөвхөн уулуурхаан салбар биш юм шиг байгаа одоо өөр ямар салбар тамаад. Яг сүүлийн үед бол томоохон дэд бүтцийн томоохон төслүүд дээр жишээлх юм бол нийгмийн лицензийн асуудал гарч байна. Жишээлх юм бол Бүгд найрамдах Солонгос улс дээр нар салхины эрчим хүчний томоохон төслүүд одоо жишээлбэл хэрэгжиж эхэлсэн. За үүнтэй холбоотойгоор орон нутгийн иргэд мөн л эсрүүцсэн. За салхины томоохон салхин одоо станцууд бариад эхлэхээр энэ маань өөрөө ойр орчмын уур амьсгалыг агаарыг ихэд хуурайшуулдаг ч гэдэг юм уу те амьдралд сөргөөр нөлөөлж байна гэдэг асуудал үүсээд эхлэнгуут тухайн төслийг хэрэгжүүлж ирсэн нэгжүүд ямар шийдлийг олсон бэ гэхээр энэ нар салхины эрчим хүчээс олж байгаа ашиг орлогын тодорхой хувийг тэр орон нутгийн иргэдэд хувьцаа болгоод өгч яах гэдэг асуудал байна. Өөрөөр хэлэх юм бол нөгөө иргэд маань тэр төслөөс бодит үр ашиг хүртээд эхлэнгуут нөгөө өмнө нь эсэргүүцээд энэ яагаад бидэнд хэрэгтэй энэ ерөөсөө одоо дараа нь одоо нурж унуул яах юм ч гэдэг юм ямар нэгэн эрсдэл гаруул яах юм бэ гэдэг эсэргүүцэжсэн хүмүүс чинь ашиг орлого олоод эхлэнгуутаа тэр төсөл хэрэгжижсэн билээ те энэ төсөл амжилт олоосоо билээ гэдэг тэр нэг түвшинд одоо нэг алсын хараатай нэг зорилго чиглэлтэй болж одоо амжилт болсон кейсүүд байна. За түүнчлэн Австрал, Канада зэрэг орнууд бол жишээлх юм бол яг үүнтэй адилхан хөдөө аж ахуйн салбар дээр томоохон дэд бүтцийн энэ төслүүд дээр өөрөөр хэлэх юм бол ер нь бол байгууллага аж ахуйн нэгж компаниуд бол нийгмийн лицензийн асуудлыг хэрэгэлдэг болсон. Өөрөөр хэлэх юм бол үйл ажиллагаагаа тогтвортой хэвийн тасалдахгүй явуулахад тэр нутгийн иргэдтэй тодорхой хэмжээгээр тохиролцоод ажлын байраар хангаад бүтээгдэхүүн үйлчлэгээ одоо худалдаа авах ажиллагаандаа татж оруулаад ингээд ирэхээр нөгөө энэ нийгмийн лицензийн асуудал маань ганцхан уул уурхай гэхгүйгээр дэд бүтцийн томоохон төслүүд төр. Мега төслүүд юу болсон гинэ?
Австрали дээр жишээлх юм бол хөдөө аж ахуйн төсөл кейсүүд байна. Австрали өөрөө газар нутаг ихтэй тий хөдөө аж ахуй эрчимцэн хөдөө аж ахуй өгдсөн. Тэнгуут энэ кейсүүдээр жишээлх юм бол мөн л ялгаагүй адилхан тогтвортой одоо хөдөө аж ахуй тогтвортой хөгжлийн өнцөг талаасаа жишээлх юм бол энэ ганцхан уул уурхай мэдээж Австрали бол одоо нийгмийн лицензийн кейс талаас бол уул уурхайн одоо нийгмийн лицензийг амжилттай хэрэгжүүлсэн сонгодог орнууд нэг. Тэнд жишээлх юм бол зөвхөн одоо 2023 он гэхэд нэг компани кейсээр ярихад 700 гаруй сая орчим долларын одоо худалдан авалтыг орон нутгаас хийсэн байт. Ингээ үзэх юм бол сүүлийн үед бол нийгмийн лиценз гэдэг ойлголт бол ганцхан уул уурхай гэдэг салбараасаа тэлээд хөдөө аж ахуй, дэд бүтэц, мега төслүүд те зэрэг өргөн хүрээтэй ер нь тухайн орон нутгийн иргэдийн одоо ахуй амьдрал дээр ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаа бол эргээд нийгмийн лицензийн асуудал яригддаг болчиход байна. Та Бразилийн Вэйв компанитай холбоотой жишээ татчихсан тэр юу лээ? Ингэсэн. За Бразилд одоогоос 10 гаруй жилийн өмнө томоохон Осло улсын Мариана Далангийн Осло гэж. За энэ Ослын улмаас 200 гаруй хүн амнасаа алдж исэн. За энэ Осло бол сонгодог одоо нийгмийн лиценз алдагдсан кейс гэж тооцогддог. Тэнд юу болсон бэ гэхээр анханасаа тухайн одоо бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компани бол орон нутгийн иргэдтэй нэгдүгürt ил тод элен далангуй нээлттэй байгаагүй үйл ажиллагаа нь хаалттай байнгын одоо орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй байнга тулгардаг. За ингэ явж байгаад сүүлдээ энэ маань юу болсон бэхээр томоохон далан нурсан. Энэ далан нурснаар бол их хэмжээний одоо үер усны одоо аюул гамшиг болж олон зуун хүн амнасаа алдаад эргээд тэр бүс нутагт тухайн компани үйл ажиллагаа явуулах ямар ч одоо боломжгүй. Энэ бол нөгөө цэвэр нөгөө хөдөлмөр аюулгүй байдлын одоо нөхцөлийг бүрэн хангаагүй улмаас гарсан осол. Даланг барьсан юм уу? Далан барьсан тийм. Далан бариад үйл ажиллагаа явуулж ирсэн. Харамсалтай нь бол энэ ослын улмаас бол эргээд тэр бүс нутагт ямар нэгэн байдлаар дахиж одоо тий үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байхгүй. Явуулаа гэхэд тэнд бол 200 гаруй хүний одоо халуун амнаас эрсдсэн учраас энэ бол маш гүн үнцгээс сорив шарахыг үлдээсэн. Тэгээ энэ бол одоо нийгмийн лиценз бүрэн алдагдсан нэг кейс гэж бол тооцогддог. Канадад ямар кейс вэ? Канадад бид нар мэдж байгаа. Канада бол уул уурхай маш өндөр хөгжсөн орн. За нутгийн уугуул иргэд ялангуяа инуитууд гэж ярьдаг тийм. Нутгийн инуитууд уугуул иргэд бол тухайн бүс нутагт нь одоо алт зис тодорхой одоо газрын ховор элемент гэдэг юм уу тэр уул уурхай үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор эхний түвшинд бол маш хүчтэй эсрэг үзүүлчихсэн. Өөрөөр хэлэх юм бол бидний онгон дагшин олон зуун жилийн турш амьдарч исэн энэ одоо байгаль их дэлхийг уул хадыг те эвдэн сүйтгэх гэж энэ дээр бид нартай ямар нэгэн байдлаар одоо эргээд энэ одоо эвдэн сүйтгэсэн одоо тэр байгаль орчин яаж нөхөн сэргээх юм энэ өөрөө бидний одоо олон зуун жилийн турш амьдарч исэн зан заншил ёс зүй одоо те зан заншил хэрхэн хохирсон хохирлыг яаж нөхөн төлөх юм гэдэг асуудал үүсэн гут ихэнх үедээ бол мэдээж нөгөө нэг түрүүн ярьсан компани бол нутгийн иргэдийг үлээ хашаасан байдалтай байсан. Явцын дундаа бол биш юм байна. Бид бол хамтран ажиллах хэрэгтэй юм байна. Гэрээ байгуулах хэрэгтэй юм байна гэд бүх тэр нөгөө жишээлх юм бол онгон дагшин газар нутгийн тодорхой хэсгүүдийг яаж хадгалж хамгаалах юм, нүүлгэн шилжүүлэлтийг яаж хийх юм те. Эргээд нутгийн иргэдэд жишээлх юм бол ажлын байраар яаж хангах юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд тэнд хүүхд залуучуудын сургалт, боловсролын асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудлуудаар цогц төлөвлөгөө гаргаад ил тод нээлттэй харилцаад эхлэнгууд нөгөө нийгмийн лиценз буюу итгэлцэл бий болж эхэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нийгмийн лиценз гэдэг бол тодорхой түвшинтэйгэр бий болдог. Хамгийн доод түвшиндээ бол одоо шууд түтгэлзэх, хураах тухай асуудал. За тэгээд одоо хүлээн зөвшөөрөх тухай асуудал. 3 дугаар түвшинд бол итгэл хүлээлгэх, зөвшөөрөх тухай асуудал. Эцсийн түвшинд бол сэтгэл ижилсэх буюу тэр үйл ажиллагааг явуулж байгаа компани болоод нутгийн иргэд, ард иргэд нэг түвшинд ижил ойлголттой болонгуудаа энэ үйл ажиллагаанаас олох үр ашиг бол бидэнд бидний дараагийн үеийнхэнд одоо тий эерэг нөлөөтэй юм байна. Үр дүнгээ авчрах юм байна гэж одоо нэг зүг рүү харах төвшин хүртэл нийгмийн лицензийг тэгж хаадаг юм байна. За хөдөө энэ рүү орохоос өмнө дахиад та одоо энэ талаар зөндөө болон судалгаа хийсэн тодорхой их тоо баримт байгаа учраас Боливийн тухай ярьж ирсэн. Тэнд бас яасан гинэ. Боливийн кейс бол мөн л ялгаагүй адилхан Сан Кристобол гэдэг уурхайн кейс байдаг. За Боливийн хувьд бол Сан Кристобол уурхай болвол одоо мөн л одоо ихэнх үедээ бол асар их хүчтэй одоо тий нутгийн иргэдийн одоо эсэргүүцэлтэй тулгарч ийсэн. За үүнтэй холбоотойгоор энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудал яригдангууд дахиад түрүүний миний ярьдаг нийгмийн лиценз буюу нутгийн иргэдтэй хийх гэрээ хэлцэл. За тэгэхээр одоо тодорхой хэмжээний одоо жижиг худалдан авалтуудыг нутгийн иргэдээс хийдэг. За хошоо байгуулах байдлаар тий нутгийн иргэдээс худалдан авалт хийдэг. За хамтарсан зөвлөл байгуулдаг. Хамтарсан зөвлөл нь тодорхой хэмжээгээр улирал тутамдаа одоо жишээлх юм бол компани үйл ажиллагаатай холбоотой одоо юу гэдгийг тий хэн шалгалтууд
хяналтуудаа тавиад аудит хийгээд ингээ яваад эхлэнгууд явандаа болвол энэ Боливт болвол тэр Сан Кристобал уурхаа болвол сонгодог одоо нийгмийн лицензийг амжилтаар ирж болсон кейс бас. Энд нэг онцлог одоо ярих хэвээр зүйл нь бол нийгмийн лицензийг олж авах процесс бол өөрөө их тийм урт хугацааны үйл явц. Өөрөөр хэлэх юм бол дор хаяж 3-5 жилийн дараа нийгмийн лиценз буюу тэр нөгөө сэтгэл ижилсэх түвшиндээ очдог. Буцаагаад нийгмийн лицензийг алдах бол магадгүй 7 хоногийн, сарын, за цагаат талах юм бол Мариана Далангийн осоо шиг ганцхан өдрийн дотор тэр нийгмийн лицензийг алдах боломжтой. Индонез, Казахстаны тухайд тийм тодорхой кейсүүд юу вэ? Нүүрсний салбар бол маш эрчимтэй хөгжиж байгаа. За мөн одоо юу гэдгийг ой аж ахуй тий. За тодорхой зэсийн ордууд тий, алтны ордууд ихтэй. Казахстаны хувьд мөн адил ялгаагүй байгалийн тос, газрын тос хий, байгалийн хий, алт тий, уран, газрын ховор элементийн томоохон нөөц ордуудтай. За нөхцөл байдлын хувьд мөн адил ялгаагүй эдгээр орнууд дээр бол гадны хөрөнгө оруулалтаа томоохон үндэстэн намсан корпорацууд орж ирээд тухайн улсын засгийн газраас зөвшөөрлөө авчдаг. Эргээд зөвшөөрлөө авангууд Казахстаны кейс дээр ярихад нөхцөл одоо байдал бол манайхтай ойролцоо тий. Цагаагаарын уур амьсгалын хувьд, газар нутгийн хувьд адилхан өргөн удам газар нутагтай. Хүн амын хувьд бас харьцангуй тархаа суурьсан тий. Бас тодорхой хүн амын нэг хэсэг нь бол нүүдлийн одоо уламжлалт одоо ах уйгаараа амьдарч байгаа энэ нөхцөл дээр бол мөн л ялгаагүй адилхан эсрүүцлээд болгосон. Эсрүүцэл бол бүх улс орн тэр өндөр хөгжилтэй байна уу, хөгжиж байгаа орн байна уу, буураа хөгжилтэй орн байна уу ялгаагүй. Тавьж байгаа шаардлага бол нутгийн иргэдээс ерөөсөө л тодорхой хэд хэдэн асуудлыг тавьж байгаа. Нэгдүгээрт энэ уул уурхайн энэ үйл ажиллагаа явуулснаар манай орон нутагт ямар үр ашиг бий болох юм те, ямар үр өгөөж бий болох юм. Бидний амьдрал ямар эерэг өөрчлөлтийг бий болгох. Ирээдүйн хойч үед маань юу үлдэж хоцрох юм. Буцаа тэр үйл ажиллагаа явагдаад асар их хэмжээний одоо байгаль орчинд одоо өөрчлөлт явагдана ойлгомжтой. Тэрний дараа тэр байгалийн нөхөн сэргээлтийг яаж хийх вэ гэдэг асуудал. Энэ асуудлуудыг бол бүх газар орон нутагт бол тэр хөгжлийн түвшнээс үл хамааран тавьж байгаа. Финлянд дээр хүртэл яригддаг. За хоёул ингээд энэ улс орны тодорхой жишээг ярьлаа. Тэгэхээр нийгмийн зөвшөөрөл гэдэг бол одоо нийгмийн лиценз тийм зөвхөн орон нутгийн асуудал биш байна. За улс орны түвшинд бас асуудал байна. Тийм. Жишээлбэл хоёул одоо Монголын тухай ярил л. Монгол улсад ингээд за тэр саяын жишээсэнд заамар маамарт ингээд хүмүүс очоод манайхын нийгэмтэй зөвшөлтхийн оронд нохоо энэ төр тавиад гачи юм болсон шүү дээ. Тэгсэн. Тэгээ одоо үр дүнд нь заамарч одоо бөмбөгдсөн юм шиг үлдсэн тийм ээ. Тэглээ. Тэгэхээр нэг за ингээд нэг өнгөрлөө нэг асуудал. За нэг манайхаа улс оронч нэг сайн ойлгосонгүй явлаа. За дараа нь ноён уул гээд байхаа явлаа. Тэглээ. Тэгээ одоо болохоор ямар асуудал явж байгаа юм гэхээр үндэсний түвшинд нийгмийн зөвшөөрөл дээр энэ стратегийн орд газар гэсэн нэг тодорхойлолтууд гарцсан. Тэр тодорхойлолтод орсон газрууд буюу одоо дотоодын нийт бүтээгдэхүүний жилийнх нь одоо орлогын 5%-аас илүү хэмжээний байх ч юм уу те. Стратегийн орд газар болгоно гэд нэрлээд тэгээд тэрнийхээ одоо ихэнх хувь нь ард түмэнд байх ёстой. Байхгүй хэлэхгүй. Ийм асуудал явж байгаа. Энийг чи үндэсний төвшөнд яаж хийдэг? Манай дээр нийгмийн лицензийн асуудлыг судалсан за миний мэдх юм бол 2 кейс байгаа. Нэг нь 2018 онд Аиримаас хийгдсэн нэг судалгаа байдаг. За дараа нь манай удирдлагын актем дээр 2020-21 онд бол хийгдсэн судалгаа байгаа. За тэр судалгааны хүрээнд бол их сонирхолтой үр дүн гарсан байдаг. За өөрөөр хэлэх юм бол Улаанбаатар хотод байгаа иргэдийн нийгмийн лицензийн талаарх ойлголт ямар байна уу? Яг орон нутгийн түвшинд жишээлх юм бол манай кейс дээр бол Дорн аймгийн кейс авагдж ирсэн. Тэнд байгаа орон нутгийн иргэд энэ асуудлыг хэрхэн авч үзэж хандж байна вэ гэдэг те уул уурхаад итгэл эзлийн түвшин ялгаатай байна уу? Тэгэхээр өнөөдөр бид нар Улаанбаатар хотод амьдарч байгаа бидний хувьд нийгмийн лицензийн асуудал яригдахаар тэнд 1000 км-ийн цаана байгаа 2000 км-ийн цаана байгаа эсвэл баян үлгийд ховддох, дорнддох эсвэл өмнө говьдох уул уурхайн үйл ажиллагаанаас бид нар бол яах вэ? Одоо усад тухайн компаниуд олсон татврын орлогынх нь үр шимээр бид нар одоо энэ дээр те Улаанбаатар хотод бүтээн байгуулалтууд явагдаад эсвэл одоо янз бүрийн үеийн те ингээд өөрөөр хэлбэл биднээс бол яг бидний өдөр тутмын амьдрал дээр нөлөөлж байгаа юу гэхээр нөлөөлөхгүй байна. Тэгэхээр уул уурхаад итгэцлийн түвшин бол хотын иргэдийн хувьд арай өндөр байхад. Өөрөөр хэлбэл үр шимээ тодорхой хэмжээгээр авчаад идэг. Энд шинжлэх ухааны технологийн сургуульд хүүхдийн инженерийн ангид суралцах төгсчөөд тэнд уул уурхайн компани дээр өндөр цалинтай ажил хийгээ явж байгаа одоо айлын аав ээжээр бол миний хүү бол гайгүй өндөр цалин орлоготой энэ бүтээн байгуулалтанд ороо явж байгаа шүү гэдэг байдлаар яах вэ? Дэмжиж явна. Гэтэл яг тэр орон нутагт амьдарч байгаа иргэдийн хувьд кейс төр яах вэ гэхээр уул уурхаад итгэл үндэсэндээ бол алдарчсан
ер нь бол нийтлэхээр түтгэлцэх тэр хандлага руу орчихсон. Өөрөөр хэлэх юм бол орон нутагт байгаа иргэдэд олгож байгаа боломж гарааны нөхцөл байдал нь ялгаатай байна. За хот Улаанбаатар хоёр өөр яг сая хэлсээр би зөв Монгол улсын бүх нийт иргэдийн хувьд явахад бол нийгмийн лицензийг хүлээн зөвшөөрөхөд бол тэр төрийн албан ёсны лицензийн бодлого бас нөлөөтэй гэж бодож байна. Тийм жишээ албан ёсны лиценз нь ингээд хууль журам нь ингээд ялангуяа манайх шиг оронд улс төрчтөнд ийм лоббид автагдсан мөнгөтэй компани сонирхлыг хамгаалсан ийм нөхцөл байдалд тэр ямарваа нэг хууль гарна гэдэг бол тодорхой кейстэй хариуцсан. Бусад нь нөлөөлөхөр юм болчих гээд шүү дээ. Ингийн тулд одоо бодлогын асуудал уу, хуулийн асуудал уу энэ бас нийгэм даяараа лиценз өгөх хэрэгтэй биш тэр уулын бодлогот чинь. Энэтэй ямар холбоотой судалгаа үед. Энэ хүрээнд бол яг олон улс судалгаанууд байгаа. Манайд бол харьцангуй энэ чиглэлийн судалгаа бол харьцангуй орон зай бол байхгүй одоо хоосон байгаа гэж хэлж байна. Өнөөдөр манай бодлого эрхцэн хүрээнд бодлого эрхцэн орчны хүрээнд бол ялангуяа нийгмийн лицензийн асуудал бол нэлээд хаягдчихсан байгаа. Та бүхэн харж байгаа бах томоохон мега төслүүд, томоохон хөрөнгө оруулалтын ажлууд, үндэсний хэмжээнд үр ашиг авчрах төсөл арга хэмжээнүүд хэрэгжих гэхээр энд дандаа эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Эсэргүүцлийн юунаас болж үүсэж байгаа юм бэхээр нэгдүгээр иргэдийн мэдээлэл, ойлголт, хандлага хангалтгүй байна. Нөгөө талаас төр засаг тухайн төслийн нийгэм эдийн засгийн үр ашиг, үр өгөөжийн талаар тодорхой ойлголтыг бүрэн өгч чадахгүй, дэлгэрэнгүй өгөхгүй байна. Энд бүгд ил тод хэн эндээс ашиг авах гээд байгаа, хэн энд ажиллах гээд байгаа тий. Энэ бүх нөгөө мэдээллийн ил тод байдал хангалтгүй, тэрийг нь бодлого эрхцэн орчныхоо хувьд өнөөдөр бид нар арчим маллахын тухай хууль гэдэг юм уу, тодорхой хууль эрхцэн орчны баримт бичгүүдийн зүйл заалтаар маш тодорхойгүй заалтууд орхигдчихсан учраас одоо яг энэ ингээд нэг цоорхоогоор ингээд яваад хэрвээ тухайн компани нийгмийн хариуцлагын хүрээнд үнэхэрийн төсөлгөө хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлээ, орон нутгийн иргэд үр өгөөжтэй байя гэдэг тий тогтвортой толгойн амар одоо 30 жилийн энд үйл ажиллагаагаа явуулъя гэж бодож байгаа компани бол яг хуу нийгмийн лицензийн асуудлыг ярьдаг. Гүй би энд одоо нэг 5 жил 10 жил ажиллаад бүгдийг ухаад одоо гараад явна гэж байгаа компани болвол энэ асуудлыг бол нүдэн балаа чихэндүлээ хаяа гаргахад бол бэлэн л байна. Яг энэтэй холбоотой уул уурхайн гол хууль байгаа тийм бодлогыг тодорхойлдог уул уурхайн хуулийн дотроо нийгмийн хүлээн зөвшөөрлийг буюу орон нутагт яаж энэ бүхэн тусахын тэр амнаатын хуулийг бид гаргасан тийм өнөөдөр зохицуулах механизм амнаат л байгаа. Тийм. Гэхдээ амнаатаар асуудал юу байсан гэхээр их олон жилийн туршид нэг орон нутагт өгөх ёстой мөнгөийг нэг хэсэг өгөхгүй явсан. Тэгсэн. Дараа нэг орон нутгийг хөгжүүлэх сан гэдэг нэг аль нь тодорхой биш өнөөдөр энэ яг ийм хар дээр цагаанаар ийм тодорхой биш болчиход байгаа байхгүй. Жишээлбэл амнаат Монгол улсын хуулиараа 10% авж байгаа бол одоо төдөн хувь нь орон нутагт очино. Төдөн хувь нь суман дээр очино гэдэг. Ингээ очиж байна уу үгүй юу гэсэн ийм нэгдсэн ийм яг хэрэгжүүлэх төвшингийн дараа нь шалгах хянахын төвшөнд засахын төвшөнд ийм ямарваа нэгэн улс орнд мэдээлэл явахгүй байгаа байхгүй юу. Жишээ нь одоо X аймгийн Y сум яг хэдэн төгрөг авсан. Тэрийг яг юунд ашигласан гэдгийг бусад аймаг хот улсаараа мэдэхгүй байгаа. Тийм ээ. Тэгэхээр энийг мэдүүлэх энийг чи мэдэхгүй байгаад ингээд бүр их яатсан бүү мэднийг жишээ болвол байгалыг нөхөн сэргээх фонд гэж гаргаж байгаа. Ингээд компани уул уурхайн ажил их хэмэгцээ бүх орлогынхаа нэг юм тодорхой хувийг хэдийн хувийг бас мэдэх хэрэгтэй. Өөр нэг санд хадгалах хэрэгтэй. Тэр мөнгнүүд хаа байгаа Монгол улс. Яг тэгээд яг хичнээн хэмжээний мөнгө хаан цугл орсон, хин хэрэгэлсэн. Тэгээд тэр яг нөгөө уул уурхайгаа хугацааг дуусахаар нөхөж ийн үгүй юу? Тэрийг хин дүгнсэн, нэгдсэн тайлан одоо байна уугүй юу? Тэгэхээр нэгдүгürt бид нар үе шаттай ер нь нийгмийн лицензийн асуудлыг тухайн улс орон нутагшуулж хэрэгжүүлэхэд бол үе шаттай стратеги явах хэрэгтэй гэж хардаг. Бид нар бол мэдээд цоошин зүйлийг одоо энэ дээр санаачлаад авах шаардлага байхгүй. Олон улсын одоо саяхан ярьсан улс орнуудын юун дээр алдав, юун дээр олов гэдэг тэр сайн туршлага аас нь суралцахад ер нь бол бүх асуудал шийдэгдэж байгаа. Тэгээд яагаад суралцахгүй вэ? Энэ дээр нэгдүгürt улс төрийн ийм их байхад яагаад юу хийхгүй вэ? Тэгэхээр нэгдүгürt энэ дээр мэдээж тодорхой улс төрийн манлайлал шаардлагатай байгаа. Хоёрдугаарт энэ дээр маш томоохон одоо лобби бүлэглэл ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ дээр нэгдүгürt бодлого эрх зүйн орчны хувьд бид нар зас залруулах хэрэгтэй ажлуудаа хийх хэрэгтэй тийм. Хэн ажиллуулах хэрэгтэй тэр лоббиг?
энэ дээр мэдээж одоо юу гэдгийг тодорхой хэмжээгээр хэрний нийгмийн байгууллагууд тий уул уурхай ассоциац тодорхой томоохон одоо тэр мэргэжлийн холбоодууд нь нөгөө талаас нь бодлого боловсруулагч нар дөрөвдүгээрт дахиад нөгөө энэ чиглэлийн одоо эрдэмтэн судлаач салбарын экспертүүд мэргэжилтнүүд тий ингээд дахиад 5 дугаарт нь тэр уул уурхай үйл ажиллагааг явуулах бас компаниуд гэдэг өөрөөр хэлэх юм бол стейкхолдерууд орлогч талуудаа бүгднийг бид нар оролцуулж нэгдсэн нэг ширээний ард суулгаж ингэж энэ процессыг эхлүүлэхгүй болвол энэ бол аль нэг талаасаа санаачлаад бол явахааргүй бүр болцсон. Уул уурхайн ассоциац чинь уул уурхайн компаниудын ашиг сонирхлыг хамгаалаад явна. Зөв. Гэтэл яг иргэдийн ашиг сонирхлыг хамгаалсан нэгдсэн тийм бүгдээр ярьдаг дуу хоолой Монголд байхгүй. Энийг аль нь дуулаад хэдхэн хүмүүс яг тэдний дуу хоолой болж мөнгө хийгээд явдаг тийм. Энэ ийм хачин ийм муухай практикийг бид яаж зогсоох юм? Та одоо төрийн удирдлагын сургуулийн, төрийн албаны сургуулийн захирал байна. Энэ дээр ямар үзэл бодолтой байна? Хамгийн гол нь энэ нөгөө хандлагын өөрчлөлтийн асуудал яригдж байгаа учраас бид нар нэгдүгээрт нийгмээр олон нийтээр зөв ойлголттой болох хэрэгтэй. Тэр зөв ойлголт, зөв хандлагыг бий болгох маань өөрөө цаг хугацааны хувьд бол дунд хугацаанд нэг дор хаяж 2-3 жилийн хугацаа шаардна. Энийн хүрээнд эхний ээлжинд бид нар системтэйгээр тогтолцоогоор төр засгаасаа бодлогоор дэмжиж энэ иргэдийг нийгмийн лицензийн асуудлаар тодорхой хэмжээний тодорхой сургалт сурталчилгааны ийм соён гэгэрүүлэх үйл ажиллагааг явуулаад тэнд тусгайлсан хөрөнгө санхүүжилтийг гаргаад магадгүй гаднаас төсөл хөтөлбөрөөр шийддэг юм уу? Эсвэл одоо юу гэдгийг энэ дээр уул уурхайн ассоциац, уул уурхайн компаниуд маань өөрсдөө манлайлал үзүүлээд энэ дээр тодорхой иргэдийг зөв ойлголтоор хангах. Тэгэх юм бол иргэд бүх энэ нийгмийн лицензийн асуудлыг шийдчих юм бол алс хэдтэй бол энэ уул уурхайн компаниуд бол тодорхой хэмжээгээр хааж үйл ажиллагаа явуулсан санаа зовох зүйлгүйгээр тэр бэлэн загвар лицензийн бүрдүүлдэг стратеги хэрэгжүүлээд орон нутгийн иргэдтэйгээ тохирчих юм бол энд одоо түрүүний ярьдгаар таны ярьж байгаагаар бол ингээд тэгчих юм бол гоё л байна гэж байгаа байхгүй юу? Ягаад тэгхгүй байгаа юм бэ гэдэг асуудал өнөөдөр байгаа байхгүй. Өнөөдөр энэ уул уурхай салбар чинь бидний тийжээж байгаа хамгийн гол салбар 30 жил явчлаа. Энэ дээр одоо ийм саяын 5 тэр ярьсан шиг асуудлууд байна. Төр чин та хэлж штэ хүмүүсийн ойлголцыг нэмэхэд оруулах ойлголтыг нь одоо ингэж зөв ойлголттой болгох гэж ярьж байна тий. Тэрэн дээр бол юу чиглэж байгаа нь бүү мэд. Тэр засаг өөрөө ч зөв ойлголтгүй шүү дээ. 10 сарын дотор 3 төр солигдож штэ тийм ээ. Тэгэхээр ийм нөхцөл байдалд одоо та судлаач хүний хувьд танаас сургууль, танаас судлаач бид ер нь хаанаас юм эхлэх хэрэгтэй юм бэ? Яг энэ маягаар өнөөдөр явж болохгүй болчлаа шүү дээ. Тэглээ. Уул уурхайн компани ч урагшаа хөдөлж чадхаа байсан. Орон нутгад ер нь бол тэрийг хүлээж авахгүй гэдэг таны ярьсан тэр лицензийг 4 төвшин гэж ярьж байгаа шүү дээ. Тэр дөнгөж хүлээн авсан зарим нь зөвшөөрсөн үгүй нь бүүмэд. Тэг нэг зорилготой болсон нь болохоор бараг байхгүй. Тэг яг их мөнгө том мөнгө зарцуулж өөрсдийнхөө бодлоор зарцуулаад байгаа юм л да. Жишээлбэл одоо энэ оюутлогоо ч юм уу тий. Тэгэхээр угаасаа энэ Монгол улсад нийгмээр таны ажлыг хүлээн зөвшөөрөхийн тулд нэг иймэрхүү юм байд юм. Нөгөө компаниудад нэг тодорхой мэдлэг өгөх юм уу, гарын авлага өгөх юм уу? Тэд нар шин Канадынхаа журамтайд ороод ирж байгаа шүү. Тэгж байгаа. Тэр нь тэрийн болгонд хараач өгөөч. Тэгмэгч бид нэг нийгмийн лиценз гэж юм байгаамаа гэд төр нь хэлдэг юм ахэд нийгэм нөгөө хүнд өгсөн мэдээлэлтэй байх. Тийм ажлыг хийж болохгүй. Бид нар жишээлх юм бол удирдлагын академиэр хийсэн судалгааныхаа үр дүн дээр л тодорхой санал зөвлөмжүүд гаргаад дараагийнхаа судалгаа дараагийн алхам бол нийгмийн лицензийг яаж одоо бодит амьдрал дээр асуудлын судалчлаа. Одоо тэгвэл энэ нийгмийн лицензийг бий болгохын тулд юу хийх шаардлагатай юм бэ гэдэг стратеги төлөвлөгөө, дараагийн алхмын гайд бүкүүд нь бол байт юм билээ. Тэрийг хэрэгжүүлье гэдээ явж исэн боловч тэгэл альч газар байдаг асуудал юу? Нөгөө хөрөнгө санхүүжилт, нөгөө судалгааны санхүүжилт маань байхгүй. Учираас орхигдсон явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол эрдэмтэн судлаачдын зүгээс бидний хувьд хийж чадах зүйл бол энэ асуудлыг олон улсын болон Монголын кейсээр тулгуурласан байдлаар судлаад Монголын нөхцөлд тулгуурласан Монголынхон одоо хөрсөн дээр буух тэр нийгмийн лицензийг амжилттай хэрэгжүүлэх, гарын авлага хэрэгжүүлэх стратеги төлөлтийг бол гаргах бүрэн боломж байх. Энэ дээр бол эрдэмтэн судлаачид нь манлайж оролцоод бусад оролцох талуудаасаа саналыг аваад энийг бол гаргая гэвэл асуудал байхгүй. Тэн дээр хамгийн гол нь төр засгийн зүгээс яах ёстой вэ гэхээр тодорхой одоо энэ асуудлыг хариуцж байгаа салбар, яам, засгийн газрын зүгээс манлайлал үзүүлээд дэмжлэг бодлого санхүүжилт
санхүүжилт болон одоо бодлогын дэмжлэг үзүүлсэн байхад эрдэмтэн судлаачид бол энэ дээр ажиллахад бол бүгд бэлэн байж идэг. Нөгөө талд нь нутгийн иргэд рүү бид нар чиглэсэн тэрнийхээ хүрээнд сургалт сурчлагын ажлуудыг хийгээд яг тухайн орон нутагт нь очиод нөлөөллийн ажлуудыг хийгээд бүлгүүдээр ажиллаад бид нар том үндэсний түвшинд эхлэх шаардлага байхгүй. Яг тодорхой аймгийн тодорхой сумын тодорхой нэг кейсийг барьж аваад тэн дээр анхны сэтгэгдэл одоо нөгөө түтгэлцэх түвшинд байсан санал асуулга судалгаа хийнгүү түтгэлцэх түвшинд байсан хүмүүсийн хандлагыг 2-3 жилийн дараа тодорхой одоо зорилттой ажлууд хийгдсэний дараа хэрхэн өөрчлөгдвөө баг хүлээн зөвшөөрөөд одоо юу гэдгийг те сэтгэл эрхлэлд очсон байх юм бол энэ тэр кейсээ барьж аваад бид нар олон нийтэд ил тавьчихад тэр кейс дээр тулгуурласан байдлаар бид нар бус тус орон нутгууд дээр ажиллах боломжтой гэж харж байна. Жишээ нь зах зээлийн эдийн засаг тодор чин төрөөс төгрөмөг гаргахтаа тодорхой хууль журмын дагуу байх хэрэгтэй байдаг тийм. Тэгмэс чивэл амнаатыг хуваарлахдаа ер нь чивэл тамхи архинаас авж байгаа excise тусгай татвар байгаа. Тийм. Тэр татварын зүүн тодорхой хэсэг нь тамхи архинаас гаргахад явах хэрэгтэй шүү. Явах хэрэгтэй. Яг зөв. Тэгээ манайд одоо хаана явж байгаа бүм гаргахад нь яваад энэ оруулахад нь яваад энэ тийм. Тэр юм шиг амнаат дээр тодорхой хувь нь энэ орон нутгийн лицензийг баталгааж өгөх. Энэ мэдлэгийг нэмэх гэсэн юм тодорхой юм зааж өгөөд тэгээд манайх чинь хуулийн юм зааж өгөөд тэгээд заалтан тийшээ хэрэгжилт нийшээ явчихад байгаа юм л. Тэгээд нэг ингээд холбох ойртуулах систем нь ажиллахгүй тэр нь авилгатай болчиход байгаа. Амнаатаас тодорхой хувь нь яг саяын таны хэлсээр энэ төрлийн нийгмийн лицензийг одоо өргөжүүлэх, гүнзгийрүүлэх, агуулгыг баяжуулахад зориулаад тодорхой хувь нь ингээд явах ёстой гэдэг одоо судалгаан дээр танилцуулга дээр явах ёстой. Нөлөөллийн ажлууд хийх ёстой юм шиг байгаа. Нэг арга. Нөгөө арга нь орон нутаг энэ төр хуваарлсан мөнгө шүү дээ хуваарлтээ. Тэрнийхэн жишээл 1% одоо ийм юм зориулаа гэж орон нутагт зааж өгөхгүй болбол ингээд та хоёр шиг ингээд юм мэдчихэд идэг. Тэгээ яри ихтэй зэрэг өөрөө хийгээд хасаад хүн жишээл таны хувьд судалгааны баг гаргая гэхээр зэрэг чи мөнгө байхгүй ингээд суугаад байгаа байхгүй. Тэгээ энэ асуудлууд ингээд нийгмийн хөгжихийнхаа хэрээр энэ нарийн энэ салаа мөчр энэ руугаа бас гүнзгий орж нарийн судснууд руугаа ажиллахгүй болбол бүдүүн судсан дээр л балбалцаад шүү дээ бид нар чинь. Тэгж байна. Тэгэхээр энэ чиглэлээр ингээд сайхан ингээд яг ингэж нийгмийн лицензийг энэ тодорхой салбаруу том зөвшөөрөл өгөхийн тулд ингээд ажилласан ийм төр засгийн тодорхой жишээнүүд юу байдг юм болоо? Олон улсад бол маш олон кейс байна. Түрүү чи ярьсан кейсүүд бол үндсэндээ бол бүгд бидний одоо бүгд л аллаж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол бүгд бүх юмыг сайхнаар төсөөлөд томоохон уул уурхаан төслүүдийг хэрэгжүүлээд эндээсээ их хэмжээний ашиг орлого олоо татвар бүрдүүлнэ гэдэг өнцгөрл орж ирсэн. Гэвч яг бодит байдал дээр бол яг хөөр орон нутгийн иргэд, нутгийн уул иргэдийн эсрүүцэлтэй тулгарсан. Ингэнгүүт энэ асуудлыг шийдэх хамгийн одоо боломжит гарц аргалгаа нь юу вэ гэдэг бол ерөөсөө гурван талд одоо гэрээ хэлцэл, гурван талд хамтын ажиллагаа юм байна. Нэг талд тэгэхээр гурван талд харилцаа бий болох хэрэгтэй юм биш. Өөрөөр хэлэх юм бол энд одоо бол нөгөө компани иргэд нутгийн угуул иргэд хоёр шууд харилцаад байгаа байхгүй тий шууд тулчаад байгаа. Энэ дунд нь жишээлх юм бол зуучлагчийн буюу одоо гүүр болж ажиллах хэвээр үүргийг хэн хийх хэвээр юм бэхээр төр хийх хэвээр. Төр тэр дунд ингэж гурван талт хамтын ажиллагаа орж иржээ. Бүх зохицуулт хийж бүх төрлийн төслүүдийг, том төслүүдийг, эвгүцийн төслүүдийг, уул уурхаан энэ төслүүдийг болохоор эхлэхдээ шууд л гурван талаасаа уулзсан байхгүй бол л яг зөв. Одоо юу болж ийн гэхээр компанид жишээл одоо дачийн тамсаг дээр нэвтийг зөөлөхгүйгээд зам дээр очиж хүмүүс зогсчихж шүү дээ. Тэгээд мөнгөний авж байгаа явуулж тийм үү. Ямар нэг хэмжээгээр шагнал авж байгаа. Төртөө юм бол тэрийг чинь зохицуулна шүү дээ. Тэгээд орон нутгийн хүмүүс яг энэ орон нутгийн эрх ашгийг энэ тэр зам дээр зогсож байгаа нөхд хамгаалж байгаа мó юу? Одоо зарим төслүүдээр тэр нутагт ямар ч хамаагүй зүүн аймгийн төслүүдээр баруун аймгийн уус удаа хүмүүс очиж зогсож байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бүх монголчуудыг бас төлөөлж чадж гинэ үү юу? Эсвэл орон нутгийг бол бүр төлөөлөхгүй. Ийм нэг асуудал байдаг. Тэгээд жишээл одоо хамгийн тодорхой кейс саяхны Улаанбаатарын Туулын замын одоо хурдны зам биш үү? Тэгээ энийг яг таны хэлсэн нэг гурван талын гэрээ байхгүй хэлцээгүй төр компанид очиод ярьсан. Тэгээ одоо үр дүнд нэг эргэж чигээ харсан. Хүү наа чи болохгүй юм биш тэг юм.
ямар ч харилцаа үүсээгүй явж ирсэн. Үр дүнд нь одоо бид асар их мөнгөөр хохирч байгаа байхгүй юу? Жишээлбэл тэр 550 тэрбум төгрөг шилжүүлсэн компани нь одоо ажлаа хийнэ гэж зогсоод байгаа байхгүй. Бүр хийж байгаа байхгүй өдөр шингүү. Ягаад гэвэл би гэрээ ийх үл хийсэн. Тэгээ үр дүнд нь нөгөө компани чинь тэр мөнгөө буцааж өгөхгүй лавал гэрээ ажиллана гэж хэлсэн шүү дээ. Тэгээ одоо үр дүндний хийн хожигч гэсэн зэрэг яг энэ татвар төлөгч буюу иргэд нь хожигдчих тэгж. Тэгээ яг энд нь тэр нэг дарга нь хамаатан саданда мөнгө шилжүүлсэн байна. Тэгээ яллагдлаа л гэж. Тэр нэг үл бүтэх багийн тэр нөхөр тэглээгээд бид нарт энд ямар ашиг байх тийм нөгөө мөнгөө чи өгсөн алдсан. Тэр энэ мэтийн асуудлыг гарахаас өмнө шинжлэх ухааны үндэстэй хийхийн тулд та тэр өнөөдрийн яриа бас нэгийг бодогдуулах байх гэж бодож байна. Тэгээд одоо хугацаа бага байгаа учраас та одоо энэ төрийн албаны сургуулийн захирал байна. Энэ талаар бас илүү та бүхэн санаашигтай ажиллаж тэгээд иргэдэд илүү мэдлэг өгөхөд оролцох юм бол одоо жишээл өнөөдөр та тэр ярьж байгаа юм бас нэгийг бодогдуулах байх. Гэт нэг өөрийнхөө улсыг нэг ингээд хөгжүүлээд явмаар байгаа байхгүй. Харин тэгэл нэг хөгжин гадаадын хөрөнгө гэж хашгирт нэг юм оруулж ирсэн хойно зодож хөөж явуулчаад хөрөнгийг хулгайлцгаа тэгээд хулгайсан хүмүүс дахиад төрийн хүмүүс байдаг. Ингэж л амьдарч байгаа байхгүй. Тэгээд тийм учраас ингэж амьдарч болохгүй шүү дээ. Тийм учраас энэ яриа болж байгаа тий. Тэглээ. За та энэ талаар ийм сонин мэдээлэлтэй ийм хадгалдаг, цуглуулдаг, судалдаг хүн байна. Сайхан мэдээлүүд өглөө. Тэгээд одоо нэг хэрэгжүүлэх хэрэгтэй л гэж бодож байна. Тэглгүй яг хамгийн гол нь одоо эцэст нь хэлэхэд альва шийдвэр засгийн шийдвэр бол нотлохоон суурилсан, шинжлэх ухаан суурилсан, орлого талуудын саналыг бүгдийг сонсож судалсан байх хэрэгтэй гэдэг. Тэр ч утгаараа сүүлийн үеийн хандлагатсан тий. Нотлохоон суурилсан шийдвэр гаргах гэдэг ойлголт их хүчтэй явж шít. Тэгээ эцсийн дүндээ бол ямарваа нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө тий бодлого босруулахаасаа өмнө тэр нөхцөл байдлаа бүрэн дүүрэн судалж бүх талаас нь өнцгөөс нь судалж тий гарах үр дагаврыг нь эерэг нөлөөг нь сөрөг нөлөөг нь харж иж бид нар шийдвэр гаргадаг байвал илүү одоо тэр шийдвэр маань бодиттой нөгөө үр дүн суурилсан шийдвэр гаргалт гэдэг маань тэн дээр л жинхэнэ харагдахаар байна. Тэгэхгүй байгаагийн гол шалтгаан бол та ярьж шít. Төрийн шийдвэр шинжлэх ухаан судалгаан суурилсан байх ёстой гэж. Өнөөдөр манай төрийн шийдвэр хувийн сонирхол суурилсан байгаа учраас ийм ичгэвтер юмнууд улс орон даяар болж байгаа байхгүй. Гадаадын хүнээс өмнө бүр танад ийм юм болж ийн гэж бодохоор бүр нүур улаамаар. Окей. За баярлалаа танд. За хүнд үзэгчтэй өнөөдөр бид нийгмийн лиценз гэж юу юм бэ? Яагаад энэ юм чухал юм бэ? Энийг яагаад хийж чадахгүй байгаа юм бэ? Тэг яах ёстой юм бэ? За энэ талаар бид ярилцлаа. Энэ талаар юм судалгаа хийдэг байгууллага байна. Энэ хүмүүс байна. Удирдлагын академи, төрийн албаны сургууль байгаа. Энэ сургуулийн захирал, дэд профессор, доктор жаргалтай ярилцлаа.